хамгийн сүүлийн одоо статистик мэдээлэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл бол хайгуулынхаас 2 дахин өндөр болсон явж байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа. Тэгээд хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгогдохгүй, шинэ орд газрууд илэрхгүй те, шинэ судалгаанууд хийгдэхгүй байна. Тийм учраас ирээдүйд энэ уул уурхайн салбарт ер нь хөрөнгө оруулалт орж ирэх юм уу гүм үү гэдэг асуудал байнга яригдж байна. Тэгэхээр одоо байгаа хуулийн хүрээнд энийг яг яаж өөрчлөх чинь зүгээр ажлын хэсгийн түвшинд байгаа мэдээллүүдийг бидэнтэй хуваалцвал. За хөрөнгө оруулалт гэдэг чинь одоо бид нэр хамгийн гол нь шүү дээ. Хайгуул хийжээж тэрний дараа бид нар ч одоо энд юу байна гэж олгохаа өдөрсөн байгуулагдсан шүү дээ. Тийм учраас бид нар ч одоо өнөөдөр хайгуулгын ажлыг бүтэн 3 жил зогсоогоод чихсэн. Одоо тэгээ одоо ямар юм дээр яаж олборлох юм мэдгүй шүү дээ. Хуучин одоо социализмын үед олсон хэдэн одоо артууд дээрээ ашиглаад тэн дээрээ л одоо зөв явж байна, буруу явж байна гэл маргалдаад сууж шүү дээ. Тэгэхээр тэр одоо энэ ажлыг бид яаж эрчимжүүлэх вэ гэдэг дээр бол нэлээд ярьсны үндсэн дээр одоо энэ хайгуулын лицензийг одоо яаж агуулах вэ? Ямар байдлаар олох вэ гэдэг дээр гол юугаа өгч өөрчлөлтийг хийж байгаа. За. Тий. Ямар өөрчлөлт хийх гэж байна? Жишээлх юм бол одоо бид энэ хайгуулын ажлыг тодорхой хэмжээний одоо нөөц байж болох ирээдүйд байх тодорхой хэмжээний геологийн одоо судалгаа, шинжилгээний ажил хийгдээд тодорхой болсон юм ордууд дээр бол бид нар одоо сонгож шалгаруулалт нэг одоо аргаар явъя. Хэрэг тийм байхгүй босод тохиолдол бол одоо өргөдлийн журмаар явъя. Хин одоо төрөлж өргөдлөө гэж явдаг бол яг гэдэг ийм систем рүү орё л гэсэн ийм одоо юг тусхаяа гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ яг их хурлаар ороод нэг их хурлын гишүүд нь юу батлах юм уу, батлахгүй юм уу одоо тэр талаар бол мэдэх юм алга байна. За амнат дээр асуудлууд байгаа. За өнгөрсөн оны намрын чуулганы хугацаанд бол амнат дээр одоо жишээ нь уул уурхайн биржээр бүтээгдэхүүнээ арилжаалсан тохиолдолд за нүүрсийг ярьж байгаа тийм нүүрсэн дээр уул уурхайн биржээр бүтээгдэхүүнээ арилжаалсан 4.1 буюу одоо 25%-аас хүртэлх хувийг одоо арилжаалсан тохиолдолд за энэ одоо биржээр арилжаалсан үнээр тооцож амнат авна гэдэг юм шинэ одоо зохицуулт хэрэгжээд тэр нь он дуустал явсан маа. Тэгээд ер нь цаашдаа одоо юу гэдэг юм биржийн арилжааг яг энэ амнатын системтэй яг яаж уялдуулах хэвээр энэ дээр та бүхэн ямар гаргалгаатай байна? Ер нь амнатыг бол одоо бид яг олон улсын жишгээр л яаж тогтоох вэ гэдэг жишгээрээ явъя гэж байгаа. Тухайн одоо ашигт малтуулын төрөл зүйлээс болоод тэрэнд нь одоо яг дэлхийд улсууд ямар байна, манай нөхцөл ямар байна гэдгээр л тогтоё гэж явж байгаа. Яг зүгээр биржээр одоо заруул гэдэг энэ ч бол манайх одоо туршилт эхэлж байгаа юм шүү дээ. Биржийн тухай хууль гараад яасан. Яг өнөөдөр бид нар биржээр энэ тулд чангал яг жинхэнэ одоо дэлхийн хэмжээний сонгодог одоо тэр биржийн юунд бол бид нар хүч чаддаг байгаа шүү дээ. Өөрөөр зөвхөн одоо тэргээр худалдаалах тэгж худалдаж яах гэж үнэ зарлахаас биш. Хэрв цэвэр одоо уул уурхайн биржийг байгуулж яах юм бол бид чинь хадгийн наазах нь өөрийн гэсэн агуулгатай байх шүү дээ. Агуулга төр бүтээгдэхүүн бэлэн байх шүү дээ. Гэтэл бол манайх юм үгээр зүгээр л одоо нэг хөрөнгөний биржээр л явуулаад байна шүү дээ. Энийг улам цааш нь сайжруулж жинхэнэ одоо биржийн дэлхийн одоо шилдэг биржийн системд орох ёстой шүү дээ. Энэ бол бас цаг хугацаа байна л да. Одоо бол жоохон суралцж байна. Тий. Одоо ер нь уул уурхайн компаниуд яг ямар одоо нөхцөл байдалтай байна. За ялангуяа одоо бизнесүүд хэр хүлээлттэй байна. За энэ шинэ одоо гарах хуулиас ямар өөрчлөлтийг хамгийн ихээр хүлээж байна? Яаж байгаагаар одоо энэ бидэнд яг уул уурхайн салбарыг цаад болоод байгаа гол юмнууд гэсэн шүү дээ. Геолог хайгуул ажил, амнат, дээр нь бас энэ баяжуулах үйлдвэр. Өөрөөр биднес хүн болгон одоо юугаа одоо гаргаж байгаа юугаа хөдрээр нь биш. Ямар нэгэн боловсруулалт хийж тийм бүтээгдэхүүн хийж одоо худалдаа гэж яриад байгаа мөртлөө нэг амаараа нөгөө хэдэн боловсруулах үйлдвэрийн цэгийн намыг бариад авсан шүү дээ. Яасан гэхээр одоо баяжуулах үйлдвэр дэлхийн ямар ч практикт байдгүй баяжуулах үйлдвэрүүдээс амнат аваад шүү. Дэлхийн ямар ч юунд байхгүй. Юу гэхээр зэрэг одоо манай энэ цэм бүтээгдэхүүнээс сангийн одоо яам юуныхын чинь өөртөө нөгөө мөнгө юугаа татвараа авахд амар гээл тэн дээр тавьчихдаг. Инээс чинь болоод нөгөө баяжуулах үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо тийм хүсэл эрмэлзэл нөгөө уулах үйлдвэр чинь байхгүй шүү дээ. Яах юм? Тэгж баяжуулах үйлдвэр юм уу боловсруулсан бүтээгдэхүүнээс амнат авдаг юм одоо зөвхөн манай Монголд л байгаа байхгүй. Тэгэхээр тэр энийг одоо баяжуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ одоо хөдөр одоо бүтээгдэхүүн хаанаас гарсан юм бэ? Тэр уурхай гэдэг юм анхны холбогдлоос авдаг юм шүү дээ. Амнат гэдэг чинь бол одоо татвар биш амнат гэдэг чинь бол одоо юу гэдэг юм бэ? Төлбөр одоо
жинхэнэ сонгодог хэлээр роялти гэж ярьдаг. Роялти гэдэг чинь хаанд өгөх төлбөр л ахгүй юу? Манай Монголын одоо ард түмэнд өгөх ёстой мөнгө л ахгүй. Гэтэл тэрийг одоо босруулах хөл дээр саагаад ирэхээс тэр бид чи яаж цаашаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Тийм сонирхол байхгүй шүү дээ. Түүхээр нь л гараад явах ашигтай шүү дээ. Уул уурхайн сайд аж үйлдвэр эрх соёлын сайдын хувьд стратегийн ач холбогдолтой орд гэдэг ойлголтыг ер нь байхгүй болгоё гэд ийм одоо байр суурийг илэрхийлжсэн. За стратегийн ач холбогдолтой орд, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал буюу эрдэс бүтээгдэхүүн гэд хоёр ойлголтыг яриад байгаа тийм. Тэгэхээр олон улсын жишгтэн нийцүүлэх тал дээр таны хувьд яг ямар байр суурь, танай холбооны хувьд ямар байр суурьтай? Яг наадхач одоо бид бол үргэлж ярьдаг. Яг саяын өөрөө чи хэлдгээр ийм хоёр янзаар хэлээд байхгүй юу? Орд юм уу? Эсвэл ашигт малтмал юм уу? Тэгтээ стратегийн орд юм уу? Стратегийн ашигт малтмалтай юу тийм юу дэлхийд бол байдаггүй. Манайд л байгаа. Ерөөс манайх ч бодох сонголт гарч байгаа шүү дээ. Энэ бол одоо бид нар цөөлөж яриад байгаа шүү дээ. Чухал ашигт малтмал юм уу? Стратегийн ашигт малтмал гэж байна. За энэ бол одоо Европын холбоо бол чухал ашигт малтмал гэдэг юм тодорхой жагсаалтууд гаргасан байна. Америкийн нэгдсэн улсууд бол чухал ашигт малтмал стратегийн. Америкийн нэгдсэн улсын стратегийн ашигт малтмал дотор нь юу ордог вэ гэхээр одоо цэрэг дайны зорилттой одоо өөрөөр хэлбэл нөгөө уран юу гэдгийг тийм л юмнууд нь орж явдаг байхгүй. Гэд чухал дүүхий гэдгээр ашигт малтмал гэхээр одоо бид нар юугаа чухал гэж үздэг юм бэ? Өнөөдөр бидний одоо дураараа хөдөлтөд дураараа гадныхан нөгөөд байгаа хайлуурж байгаа шиг. Энд чинь Европын холбоо болон Америкийн нэгдсэн улсын чухал дүүхий байж байгаа. Марадагч нь тоохгүй зүгээр ингийн юм шиг гараад. Хятад улс ч өөрөө бол хайлуурж аншаар дэлхийд орг нэгд ордог. Тэгсэн хүртэл яг манаас аваад байгаа. Өнөөдөр хямдхан аваад байна. Тэд нарт илүү ашигтай шүү дээ. Ирээдүйд манайх нөгөө юу чинь одоо хайлуурж анш чинь байхгүй наа. Гэтэл хайлуурж анш бол маш стратегийн чухал төвөйд байхгүй. Өнөөдөр та бид яриад одоо утасгүй интернет утасгүй одоо юу гэж яриад шүү дээ. Тэрний чухал төвөй чинь одоо хайлуурж анш одоо чинь байж шүү дээ. Нөгөө талаар одоо бидний яриад байгаа мундаг үн хүргээд байна, үнэн бууж байгаа ингээд хүн болгоо яриад нүүрсний хэрэг гэж яриад байдаг одоо когсч нүүрс чинь бас чухал төвхий. Бүх улсын юунд орсон. За дээр нь нэмээд өнгөрсөн оноос эхлээд одоо тис чи одоо бас чухал төвхий. Жагсаалтанд орчлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо бид нар хуульдаа энэ чухал төвхий гэдгийг одоо мэргэжлийн байгууллага юу манай одоо юуны уул уурхай хүнд үйлдвэр яам энийг нь өөрсдөө одоо мэргэжлийн хувьд тогтоогоод юу бид нар чухал төвхөд оруулах бай. Чухал одоо ашигт малтмалд оруулах бай гэд энийгээ тогтоогоод тэгээ энийгээ зарлаад энэний дагуу яваад байгаа шүү дээ. Одоо ажлын хэсгээр энэ ойлголцолд хүрч чадж байгаа юу? Одоо ер нь энийг оруулах гэдэг дээр бид нар ярьж байгаа шүү дээ. Ерөөсөн чухал төвхөд гэдэг бол яа стратеги орд гэдэг юм болио. Тэгээ одоо стратеги орд гэдэг тэр нөгөө нэг шалгуур үзүүлэлтийн хүртэл өнөөдөр шаардлага анхаа ажиллана шүү дээ. Маш энэдэнтэй болоод байна шүү дээ.